Сайн байцгаана уу? Та бүхэндээ зориулаад би энергийн тухай маш сонирхолтой бичлэгүүдийг хүргэж байгаа. За өнөөдрийн тухай та нартай зориулаад энерги өсөхөд дагаж өсдөг 5 гахалтай зүйлийн тухай хэлж өгье. За хамгийн нэгдүгээрт нь тухайн хүний ерөнхий энерги өсөж energy frequency буюу энергийн үйлзээ нэмэгдэх үед тухайн хүний сэтгэл санааны байдал гахалтай сайжирдаг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаа дээрдэн гэдэг нь аз жаргалтай, урам зоригтой, за баяр баясгалтай юм болно гэсэн. За хоёрдугаарт нь өөртөө итгэл нэмэгддэг. Энерги унах тусмаа хүн өөртөө итгэлгүй болж эхэлдэг бол харин эсвэргээрээ энергийн үйлзээ өндөр байх тусмаа хүн өөртөө сэтгэл ханамжтай, итгэл дүүрэн болж ирдэг. За 3 дугаарт нь энергийн үйлзээ өндөр байх тусмаа их нэмэгдэх тусмаа та бусдыг татах чадвар өндөртэй болдог. За өөрөөр хэлэх юм бол бусдыг татна гэдэг нь харизм, харизм өөртөө бусдыг татах чадвартай байна гэдэг нь таны өдөр тутмын ажил үйлс бүх зүйлд маш хэрэгтэй ийм зүйл байдаг. За мөн дээрээс нь та өөрийнхөө гоо сайхан байдалд анхаарч гоо үзэсгэлэнтэй болох боломжтой болно. За 4-р нь энергийн үйлзээ өндөр байх тусмаа орлого дагаад өсч идэг. За мөнгө гэдэг бол өөрөө энерги гэж би хэлээд байгаа. Тэгээд мөнгө энерги учраас таны өөрийн ерөнхий энерги өсөх тусмаа мөнгөн орлого нэмэгддэг. Таны итгэл үнэмшил өндөр болно. Тэгээд дээрэс нь мөнгө ерөнхийдөө ийм чимээ шуугаанд дургу. Өөрөөр хэлэх юм бол гэр бүлд ч гэсэн уур амьсгал тайван байхад, эмэгтэй хүнийх нь энерги өндөр байхад тухайн гэр бүлд орлого их орж ирэх боломжтой байдаг гэсэн гахалтай зүйл байгаа. Тэгээд мөнгөний энергийн тухай бүр тусдаа 4-5 сэдв байж идэг байхгүй. За ингээд 5 дугаарт нь мөнгө энэ эмэгтэй энерги, ер нь энерги өсснөөрөө таны дахиад нэг өсч идэг зүйл болохоор эрүүл мэндийн байдал. За эрүүл мэндийн байдал гэхээр мэдээж энерги султаа үед дархлаа унаад эхэлдэг бол энерги өндөр байх тусмаа таны эрүүл мэндийн байдал сайжирч эхэлдэг гэсэн эдгэрэл явагдаж идэг гэсэн юм гахалтай мэдээлэл хүргэе. Хэрвээ та бүхэнд миний бэлдсэн мэдээлэл таалагдсан бол зүрх дараарай. Мөн дээрээс нь та миний зохион байгуулдаг эмэгтэй энерги гэдэг онлайн хөтөлбөрт хамрагдаарай. За яагаад би энэ онлайн хөтөлбөрөөр санал болгож байгаа вэ гэвэл энэ энергийн тухай ярихад маш их зүйл байдаг. За тэгээд тийм учраас би өөрийнхөө 8 дахь уран бүтээлийг феминиле буюу эмэгтэй энерги гэсэн ийм ном бичсэн. Тэгээ мэдээж ном бичих төвшөнд тэр маш их мэдээллийг та бүхэндээ маш гоё цэгцтэй байдлаар ингэж хүргэж байгаа нь өөрөө эмэгтэй энерги хэмээх онлайн сургалт юм аа. Тэгээд сургалтын хувьд, төлбөрийн хувьд ч гэсэн маш боломжийн буюу 33,000 төгрөгийн үнэтэй энэ хямдралтай үнээр гэж бүртгэж авч байгаа. Тэгээд хэдхэн хоногийн дараа сургалт эхлэх гэж байгаа учраас та бүхэн комент хэсэгт байгаа мэдээлэлтэй танилцаад шууд баталгаажуулаад сургалтандаа хамрагдаарай. Энэ сургалт таны амьдралд хэрэгтэй маш их зүйлийг өгөх болно гэдгийг би амлаж байна. За ингээд та бүхэндээ аз жаргал дүүрэн, эерэг энерги дүүрэн амьдрахыг хүсэн өргөж байна.